Энэ төвөөрөмөд үргэлжилж байна. За үндэсний баяр наадмын шагаан харваа 3 насны ангилалд 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өсвөрийн шагаан харваанд 23 багийн 200 орчим харваач оролцож, шигшээ 8 баг үлдсэн байна. Харин өнөөдөр ахмадын төрлөөр үргэлжилж 31 багийн 250 орчим харваач цэц мэрэгнээ сорж байна. Шагаан асартаа өхөл хөдөлгөөн дууд салхин ихтэй байна. Ахмад харваачид баг багаараа тойрон сууж хаарлаа төвлөрүүлжээ. Тэдний дунд нэг танил ирхэн байх нь Монгол Улсын гавьяач жүжигчин Төмөр Хуйг. Түүний хувьд шагаан харвах нь дүр дээр ажиллахтай адил байдаг гэлээ. Миний багш нар харвдаг байсан, манай ах харвдаг байсан. Тэгээ ер нь урлагийнхан ер нь бол 80-ад оны үед бол маш их харвж ирсэн. Тийм учраас нөгөө нийтээр их харвж ирсэн учраас би бол одоо ахмадуудаа дуурайгаад тэгэл одоо ингэж шагааг харваж сурыг тэр үед бас жоохон хаалттай байсан нөхцөлд бол тэгээд яаж игээл тэгэл дуртай юм болохоор харвал тэгээд тэгсээр гол ингээд өдөө зэрэгтэй ингээд явж гин тэгээд энийг орхиогүй тэгээд үргэлжил сэтгэл зүрхэнд байдаг учраас тэгээд ингээд хармаар санагдаад тогломоор санагдаад тэгээд нэг жүжигэн тоглож байгаа кинонд тоглож байгаа юм шиг л байдэн шүү дээ. Энэ нь бол Харваачдын хамгийн ахмад нь 86 настай Цэрэнд Оржгой. Тэрээр 69 дэх жилдээ шагаа харваж байна. За харин улсын наадамд багаараа 2 удаа төрүүлж байсан гэлээ. Тэгээ өнөөдөр яг унасан дээр бас юу ч гэсэн тэгээд бас улсын баяр наадам нэг оролцъё гэж бодоод нэгод энэ одоо дүү нэртэйгээ энэ тоглож байгаас бол дандаа надаас дүү тэгээд нэртэйгээ нэг сайхан мэндэл намиглая гэж бодоод ингээд ирсэн тэгээ улсын баяр наадамд яг учаадлынхаа хоёроо тоосоо өрөө гэж байгаадаа их баяртай байна. 100 баг одоо ордог тэмцээн маш ховор байсан бол одоо захын тэмцээнд 100 гаруй баг 1000-аад хүн нэгд орж цугладаг. За энэ бас нэг онцлог бол өсвөр хойч үедээ одоо шагаал анхаарч за мөн одоо газар орон бүр шагаан зэтгэлтнүүд эндснэр улсын орохтой анх удаа өсвөрийн 61 баг дагуулсан. Наадмаараа яг 23 болчихоо гэхээр энэ цаг үед одоо орондоо яар нэг нутаг орны наадам зэрэг болж байгаа учраас харваачдын оролцоо одоо ийм байгаа гэж ойлгож байна.